Би өөрөөсөө уурхаач. Тэгээ олон жил одоо 30 гаруй жил уурхаад ажиллаж байна. Магнаар уурхаас эхлээд одоо оюутлахад уурхаад ажиллаад одоо 14 жил болж байна. Тэгээ ер нь ингээд мод тари гэдэг сэтэл хизээ юунаас төрөө? мод тари гэдэг сэтэл бол анханасаа энэ манайхан Багнуурынхаа мэл цусландаа бит хоёр бүх төрлийн модны жимс тарьж үзсэн. Жимсний бах модоор тэгээд сүүлд нь нарсыг тарьж өгөх эхлээд тэгээд одоо нэг 60 гаруй нарс төр цусландаа тарьчаад тэрнээсээ урамшаад 3 жил тариа тэгээд урамшаад ерөөсөө энд яагаад нарсан төгөл юуж болдгоо нарс ер нь ургадаг юм байна гэдгийг нь ойлгож байгаа. Тэгээд энэ газрыг аваад тэгээд одоо эхлээд ингээ 2 дахь жилдээ явж байна. Тэнтэй аймгийн Цэгэр мандал сумын нутагт газар аваад энд дэвтэр нарсан төгөлийг бий болгох гэж зорж байгаа. За нарс модны онцлог нь юу вэ? Ер нь арчилгаа хэрэг шаарддаг юм бол? Ер нь мод гэдэг чинь яг л хүүхчиг байнга арчилж хамгаалдаг, услага шаарддаг. Тэгээд нэргэж тойрч энэ модоо ер нь бид нар байнга хүүхчээр за энэ маань одоо өвчлж үгүй юу гэж тэгээд нөхөн сэргээлтийг байнга хийгээ явдаг модондоо. Ер нь ямар ч төрлийн модод ийм байдаг. Нөхөн сэргээлт юм гэхээр хэрвээ мод ингээд юу гэдэг стресстэй шаардчихдаг байхгүй үү? Тэр шаардсан модод бид нар дандаа азапостын бордоо юм бусад төрлийн бордоо хийгээд бид нар энийг нөхөн сэргээж услага арч цагт хийж явдаг. Одоо энэ Багнуурын газар нутгийн онцлогтой газар зүйн онцлог ч юм уу тэрэнд ямар мод хамгийн төвчтэй гэдэг юм бол? Ер нь одоо Багнуурт ямар ч төрлийн мод тарьсан ялангуяа энэ Хэрдэнгийн гүрд байгаа энэ манай энэ хөрсүүд айгүй зөөлөн хөрстэй. Тэгээ нарт тарихад маш их тохиромжтой. Айгүй гоё газар зүйдэн болохоор ургалтыг айгүй сайн дэмжиж өгч байгаа. Тэгээд маш сайн ингээд ер нь 100% мод манд ургаж эхлээд явж байгаа. Явандаа ер нь үржүүлэг хийх үү? Үржүүлэг хийх боломжгүй. Би нөгөө үржүүлээд одоо яг 7-8 жил болоод ирж байгаа модыг үржүүлгийн газараас аваад ирж байгаа болохоор энийг зөв ой болгоно. Тэгээ үржүүлэх болох нэг боломж авах. Ер нь бол алстаа бол нэг 20 жилийн дараа 10 жилийн дараа энэ өөрөө үрээ аяна. Тэгээ боргоцоолоод өөрөө үрээ аяад ирэхээр ер нь ингээд энэ газараасаа ингээд агаараар салхиараа одоо өөрөө нарсч өөрөө ингээд амруугаа ингээд салхиныхаа талд ингээд энэ амандаа ингээд өөрөө мод болоод үлдэнэ. Тий. Ер нь бол одоо энэ мянган нарсны үр одоо 10 жилийн дараа бол үрээрээ өөрөө ингээд өөрөө цацаа явчихна. Боргоцоогоо гаргаад үрээ цацчихна. Тэгэл үндсэндээ ой болно гэсэн үг. Ер нь нэг модноос хэдийн хэмжээний хүчил хэрэгч ялгардаг юм бол? Яг 35% яг л юу хүчил төрөгчийг гаргаж ирдэг. Нэг мод, нэг ширхэг модноос шүү. Тийм л тооцоо байдаг юм байлээ. Тэгээ нарсанд бол тэгээ өөрөө хүчил төрөгчөөс гадна асар их өөр амин дэмтэй мод аахгүй. Үнэр та нараа одоо тэгэл бүхэл байгаль орчны ер нь тэгээд хөрсийг маш их сэрүүлж өгдөг давуу талтай. Одоо нэг цөлчлөлтөөс хамгаалахад хамгийн зориулсан нарс мод. Одоо сэлэнгийн нарс чирээс бол эсэн дотор л байж байгаа ш ургацсан. Тэгээд яг л тийм л болохгүй. Энэ одоо манай энэгээр эс одоо ихтэй болцсон. Тэгэхээр одоо яг зогсоод усаа татна. Тэгээд байгальд гээд хамгийн гол тэрэндээ давуу талтай. Чийгээ татаад ирнэ. Эсэн дотор уугадаг гэхээр харьцангуй нөгөө ус баг шаарддаг гэсэн үг үү? Усаа доороос өөрөө одоо энэ чинь нэг 4 жил болоод усаа татчихна газраас. Тэгэхээр хөрсөө зэвэрлэнэ гэсэн үг байхгүй. Одоо хуураас чад одоо эсэг болж байгаа шүү дээ. Тэгэхээр мод чи өөрөөсөө 3-аас 4 жилийн дараа л өөрөө бие даагаад ирнэ. Бие даагаад ирэхээр өөрөө услага шаардахгүй болно. Услага шаардахгүй болоод ирэхээр доороосоо хөрсөө өөрөө энэ чинь усаа татчих байгаа. Газрын хөрсний усыг л дээшээ гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ орчиндөө бол асар нөлөөтэй мод гэж би үзэж байгаа анганаас. За модоо эхлээд тарихдаа энэ нүхэл бүгд жигд ухагдсан байгаа. Тийм болохоор 50, 30, 20 гэсэн харьцаагаар тарина. 50% нь шороо, хар шороо, 30% нь элс. За 20% нь бууц. Хэрвээ бууцаа ихтүүлчихвэл юу үндэс маань түлэгчин. Тэгэхээр ер нь ойролцоогоор нэг 2% бууц орно. 50% шороо хийсэн байхад ер нь элсэн ахгүй хийхэд болно. Нарс өөрөө жоохон элсэн дуртай. Элсэн дурах дуртай. Тийм болохоор одоо байгаа энэ тойрон байгаа шороонуудаа хамгийн түрүүлээд эхэлж хийгээд тэгээд элсэн авчирч хийгээд бууцаа хийгэнгүүтээ шууд хутгачихна. Тэгээ хутгангуудаа хонхоолоод яг энийг орох зайд хонхоолоод тэгээд энэ модноосоо нэг одоо тэр хүзөөч хүртэл нь шороогоо хийгээд тэгээд учиргүй хүнд гიშгэхгүй ер нь хөнгөндөө гიშгээд орхино. Тэгээд хитрхи бас хүнд гიშгчээр нөгөө агаар орох юу айгүй бас багасчдаг гэж байгаа. За тэгээд энэ уяаны нэг учир байгаа. Энд бүх модонд нэг ийм уяа байгаа. Одоо бүгд за энэ уяа айгүй чухал. Энэ уяа болохоор энэ нарс анханасаа боожхдоо тэр газарт боожхдоо энэ нар руу харж байцсан. Одоо яг тэр нар руу нь харуулад яг тавихгүй бол нөгөө эсрэг юм уу энэ тал руу харчаар энэ өөрөө нөгөө урах чадвараа автчихдаг гинэ. Байсан орчиндоо байх гэдэг гин. Нар руугаа л харсан бол нар руу. Тэгээ яг биндрийн ойд байхад нь
юу шууд ингээд нар руу харсан урд зүгт нь ингээд уяа явцсан. Тэгэхээр бүгдээрээ нарсаа бариад л очихдоо яг нөгөө ухсан одоо ингээд тойруулаад ингэсэн юм дотроо байршуулад энийг нар руу нь харуулад тэгшилчин. Бүх байгаа шороонуудаа л болвол багтаахыг бодно. Гэхдээ нөгөө услага үлдэх ёстой юм чинь. За тэгээд аль болохоор энэ боочсон хөрсийг тэр чигээр нь тавихыг бодорой. Буталчвал энэ маань ингээд нөгөө жоохон хөрсөн өөртөө дасцсан хөрс واخгүй энэ. Тэгэхээр энийг л эвдлэхгүй шиг л аштайхан яг бөөнөр нь ингээд багцаар нь тавьчвал ер нь бол задлахтаа болохоор ингээд доороос нь ингээд хаглаад ихнийх дээр жоохон туршлагуудад нэг жоохон алдаа гаргасан. Одоо хоёр дахь дээрээ бол туршлагатай болцоо одоо маш зөв суулгаж байгаа гэж байна. Тэгээ бид чинь энэ ч бас их яг технологиор нь яг заавраар нь ингээд харьж байгаа. Доторх хөрсөө бас маш нарийн тийм югаар нь орц нормоор нь бэлддэм байна. Тэгээд яг тэр зааж өгсөн технологиор нь тарьж юм да. Тэгээд дараа жил манай мод сайхан ургах байхаа. За тогон дотор модоо тавьчаад тогон доороо бас хөрсөө нөгөө харьцаагаар нь хийсэн. Одоо модоо гоё тэгшхэн байрлуулад яг тогоогоо голлуулаад ихцлүүлээ байрлуулсан. Одоо тогоон дотор хийсэн модныхаа ингээд чигжээс хөрсүүдийг хийж. За өнөөдөр ямар ч суултанда гараа ирээд нэг хүн нэг мод гэдгээр бид нар ямар ч 15-аас 20 мод тарьчаад явах гэж байна. Би гэр бүлийнхээ хамт ирсэн. Бид хоёр нийлээд 2 мод тарьсан байгаа. За сайн байцгаана уу? Мод тарих ажиллагаа амжилттай юу? Өнөөдөр хэдэн мод тариад байна? Энэ та тавдах нь. За тарих тусам туршлагаж байна уу? Одоо ингээд бүр эхлээл одоо хэд ордог үлээ тэр гэсэн бүгдийг мэдээд авсан. 5 дахь модоо тарьж байна. Тий гоё. Өнөөдөр дараа өөр газар мод тарьсан ч бас туршлагатай болчихлоо тий. Туршлагатай болчихлоо анхудаа тарьж байна. Гоё байна. Баярлалаа. Юм бол тэгээд ер нь хий гэж бүтээе гэж бодсон байвал юм бүтцээж юм байна. Ерөөсөө одоо ийм их сайхан болно гэж ер нь анхан бол бодоогүй. Тэгээд эцээ одоо 2 жилийн дараа ер нь одоо энэ жид 2 дахь модоо 3 дахь модоо татчих байгаа. Одоо тэгээ ер нь 1000 модны төвл санаатай байгаа зорилго маань ер нь Үрээгээ танихгүй өнөр үрээ танихгүй баян гэдэг шиг одоо дотор нь ороод төөрхөр хэмжээний тийм ой модтой болно хаа. Тэгээ та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Баярлалаа. Ингээд нийт Монгол 92-чууд хүрэлцэн ирсэн найз нөхдөд маш их баярлалаа. Бүгдээрээ нэг мод нэг амтагс урандаар нийлээд гар нийлээд мод тарьцгаадаа маш их баяртай байна. Бүгдэнд нь баярлалаа. Ажлын амжилт хүсье.